Монгол Улсын ерөнхий сайд Замдан шитрийн тэргүүлсэн засгийн газрын анхны ээлжид хуралдаан боллоо. Хуралдаанаараа 7 асуудал хилцсэн байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах ард иргэдийн амжиргааг хамгаалах нь засгийн газрын нэн тэргүүний зорилт. Шинэ засгийн газрын эхний хуралдаанаараа төрийн үргэлгэн байдлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах, хэмнэлтийн тодтголыг хилцэж эхэллээ. Сайднаараа салбарын төсөвтөөгөө танилцаж ажиллахыг ерөнхий сайд үүрэг болгожээ. Энэ сарын 20-ны Баасан гарагт засгийн газрын ээлжид бус хуралдаан зарлаж дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна. Төрийн байгууллагуудын тэргүүн дэд орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Мөн гэрээ байгуулагдаагүй төслүүдэд хуулиар заасны дагуу хэмнэлт хийх юм байна. Харин гадаад зээл тусламжийн хувьд 2025 онд батлагдсан гадаад зээлийн ашиглалт 1.5 их найд төгрөг, тусламжийн 417 тэрбум төгрөг, нийт 1.9 их найд төгрөгийг бүрэн ашиглахаар хүлээгдэж байгаа тус төсвийн тодтголоор санхүүжилтийг өөрчлөхгүй юм байна. 2025 оны төсөвт тодтгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их найд төгрөгөөр бууруулж 31.2 их найд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их найд төгрөгөөр бууруулж 31.2 их найд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдaltaгүй байх бодлогыг үргэлжлүүлэхээр болжээ.